Их хурлын гишүүн асан зоригийн насан талдсан хэрэгт холбогдуулж гурван иргэн яаж шийдвэрсэн байгаа. Энэ гурван иргэнтэй холбогдлоо 14,926 хуудас сүхийн хавцас хэргийг нууцаас гаргаж үг хэргийг одоо тагнуулын ерөнхий газарт хадгалагдаж байгааг хадгалалтны статусыг өөрчилж за ерөнхий прокурорын тэнд байдаг эрүүгийн хэргийн архив руу шилжүүлэх юм шийдвэр гаргасан. За яг дээд шүүхтийн архив руу ерөнхий прокурорын архив руу гэдгийг дахиад яахан судалж байгаад эцсийн шийдвэр гарна гэдгийг бид авахынд мэдээлж байна. Гүйцэтгэх каждый их сурвалжтай холбоотой 74 хуудас сүхийн материал нууцтай үлдэж байгаа. За дээрээс нь захиалагчийг эрен сурвалжлах чиглэл өгөхий хэрэг энэ үндсэн хэрэгээс тусгаардаг гэж тэр чиглэлээр нь үеийн байгууллага шалгалтаа өргөжлүүлж байгаа гэсэн юм мэдээлэл байгаа гэдгийг та бүхэнд хэлье. Ямарч байсан цаашдаа бол энэ хэргийг нууцаас гаргаснаар танилцах тэгээд дээрээс нь өмгөөлөгч нар нь нууцын хажинд орчихсон байсан. Тэрнээс гарах юм ажлуудыг шүүхийн журмаар явуулж штэ. Ер нь бол тийм болцоонд би дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурал гэдэг чинь 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хийгдэх хурал л да. Тэгэхээр хурлаас гарсан шийдвэрийн талаар буруу зориг юм хийчихсэн бол ерөнхий шүүгчний эсэргүүцэлж шүүгчдэр хуралдаанаар оруулах нэг ийм хуулийн гарц байдаг. Харамсалтай нь ерөнхий шүүгчин тэр 5 шүүгчийн хуралдааныг даргалчихсан учраас энэ боломж их хязгаарлагдсан боллоо гэсэн ойлголттой байгаа шүү дээ. Тийм үү? Уг нь бол ерөнхий шүүгчин хяналтын шатны шүүхэд оролцоогүй бөгөөд аливаа нэг нь үрдчихсэн бодлого байсан бол тэр алдаа гарсан бол залруулах магадлал нь өндөр байдаг л да. Ийм юм байна. Нэг хоёрдугаарт алдаа гарсан бол шинээр үлдэрсэн нөхцөл байдлын улмаас тэр гарсан алдааны талаар шалгаж тэрийг залруулах нэг жим байдаг. Тэрийг хуулийн байгууллагууд хэр зэрэг авч үзэх би одоо хүнд мэдэхгүй байна.